Эх орны хоомор далайн ежир агуулсан хөвсгөлийн ард түмэнд энэ өдрийн мэнд хүргье. Шийдэл цаг үеийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид нэвтрүүлгээр улсын хурлын хуралдаан төр засгийн шийдвэр хөвсгөл төмнийг төлөөлж байгаа гишүүн ямар ажил хийж явааг үзүүлдэг боломжтой. Өнөөдөр цаг үеийн болон зарим сайхан мэдээллээс үзэгч та бүхэнтэй хуваалцах болно. Хөдөөгийн ард иргэд малчин төмний ахуйн амьдрал амжиргаа төвж сайн биш байна. Ноос ноолрын урамшуулал төр засаг цагтаа өгөх болсноос эхлээд түүх эдийн үн унсан гэд малчдын өмнө бодит асуудал тулгарсан цаг хугацаа өнгөрсөн 1 жилийнх байлаа. Оюутан хүүхдтэй сумынхаа төвд сургууль суралцах сурагчтай өвлийг давах өвс тижэл хоол хүнсгээд малчдын хувьд тун хүнд даалгавар төр засаг үргэлээд өнгөрлөө. Энэ асуудал чимээгүйхэн байсан Чихэнд хамгаалан гишүүн улсын хурлын төвшөнд ярьж салбарын сайдад уламжиллаа. Малчдын амжиргааны гол их үүсвэр нь мал, ноос ноолоор арьс шир, мах, цагаан эдээгээд гол орлого эндээс олно. Гэвч хоньны нэхий 6,000 төгрөгөөс 1,000 төгрөг болтлоо унаж малчдад хүн цогцолтөглөө. Зөвхөн нэхий биш ноос ноолоор арьс ширгээд бүгд 2 дахин үнэн буурч өмнө нь олдог байсан орлого орд тас тасраад удаж байна. Энэ асуудалтай улсын хурлын гишүүн Чихэнд хамгаалан өнгөрсөн 11-12 дугаар сард хөдөө орон нутагт ажиллахдаа нэггүй сайдаар танилцсан. Бүх талын мэдээллийг ард иргэдээс цогдуулан салбарын сайд бурмаад хандсан ч ямар нэг үр дүн гараагүй байна. Тийм учраас улсын хурлын нэгдсэн жуулганд асуудлыг хүндэн ярьж салбараа сайн танаагүй байгаа бурмаа сайдад дахин танилцууллаа. 2016 оны төсөв баталж байхад бурмаа сайд санаж байгаа бох тийм ээ. Энэ таны яг төсөв дээр чинь энэ 1.1 тэрбум төгрөг яг тэр малчтын нөгөө ноолрынхаа нэмэгдлийг авч чадаагүй хүмүүс зориулсан ийм юу оруулж ирж байгаа гэж бид нар тэгж хэлж байгаад баталж байсан тэрийг та санаж байгаа. Гэтэл та тэр үед хэлж байсан үг бол нэг зүйлийг та дутуу орхиж оруулж ирсэн байсан. Юу гэхээр яг энэ тогтоолын төсөл тэр үед чинь өмнө улсын хурлын гишүүдийн өргөн баригдсан тогтоолын төслөөс тэр тогтоолын төслөө та одоо улсын хурлаар батлуулаад тэгээ 1.1 тэрбум төгрөг чинь тэр нөгөө хоршооны гишүүн бус одоо малчтад олгох энэ нөхөн олгорууч олгодод явагдах юм аа гэдгийг бол бид нар хэлжсэн шүү дээ, тайлбарлажсэн шүү дээ. Энийг би мартаагүй байх гэж бодож байна. Гэтэл өнөөдөр нөгөө нэг Орсон борооны хойноос цов нөмөр өгдөг шиг яг ингээ цагийн тулгаад дандаа одоо энэ жилийн ноос одоо за яг ноолоор ингээ гараад дуусч байна. Ингээ ноосны үе дандаа ингээд нэг газар тариаланд олгож байгаа энэ санхүүжилтүүд чинь дандаа цаг хугацаагаа хоцорсон ийм л юмнуудыг оруулж ирээд байгаа байхгүй. Одоо хөдөөгийн малчтай чинь нэг ярьж байгаа зүйл бол нэг ийм л зүйл хэлээд байгаа шүү дээ бурмаа сайд. Нөгөө Монгол мал хөтөлбөргээд хэрэгжижсэн тэр хөтөлбөрийг та нар зогсооцсон. 2012 онд бас Монгол малчтын талаар баримтлах төрийн бодлого бичиг баримт батлагдаад маш их ажлын үр дүн хөдөө орон нутагт гарч ирсэн байхгүй. Гэтэл нөгөө 2012 онд гарч ирсэн засгийн газар чинь бүгдийн шинжилнэ гээд ингээд өмнө явж ирсэн бодлогыг бүгдийн зогсоодсон шүү дээ. Үнэн биз дээ энэ чинь. Сумын төв дээр малын үржлийн алба гэж байгуулагдаад 3 хүнтэй 3 орон тоотой. Одоо нөгөө нэг 3 ноёны 3 зарц гэдэг шиг өнөөдөр нөгөө нэг сумын үржлийн албан дээр ажиллаж байгаа 3 хүний чинь хин нь хаана хариалагдах нь өнөөдөр мэдхээ болцсон байж байгаа байхгүй. Тэр сумын үржлийн албаны мал чинь тэр өгсөн нэг машин чинь бараг сумын оршуулгын машин л болцсон байж байгаа шүү дээ. Нөгөө бодлого гэдэг чинь өөрөө ингээд алдагдчихаараа ингээд орон нутг дээр ард иргэдийн амьдралд ингэж нөлөөлдөг юм байна гэдгийг л хэлээд байгаа. Ийм асуудал байгаа учраас засгийн газар яаралт арга хэмжээ авах ёстой гэсэн байр сууриас хөвсгөлийн төлөөлөл янз бүрээр илэрхийлсэн албан бичиг хөргүүлэхээс эхлээд чуулганы хуралдаанд үг хэлэх гэх мэтээр малчдын амжиргааны асуудлыг сайдар сануулсан. Удаа дараа гишүүдээс ийм санал гарч байгаа учраас салбарын сайд ноосны урамшуулал олгох тогтоолын төсөл боловсруулсан. Өмнө нь хоршоолол болоогүй иргэдэд олгохгүй байхаар тогтсон байсан юм а. Гэвч алс хязгаар амьдарч байгаа малчин өрх хоршоололд нэгдэх олон зуун километр явах гээд хатуу хөвтөө их учраас хоршоололд ороогүй иргэдээс хамруулахаар шийджээ. Гэхдээ ингээд л бодлогын алдаа засагдана гэж байхгүй цогц төлөвлөгөө хэрэгжээгүй тохиолдолд малчдын амжиргаа дээшлэхэд тун бэрхэ. Тухайлбал зөвхөн нэг төрлийн албаагчийн буруугаас болж сум бүхэлдээ урамшууллаас хасагдсан тохиолдол байгаагч гишүүн хамгаалан хөндлөө. Одоо хөдөө орон нутагт малчдтай уулзахад малчд нэг зүйлийг хэлж байгаа байхгүй. Малчдын зээлийн хүү буурах сайн хэрэг. 18%-тэй хүү одоо 10%-тэй болох сайн хэрэг. Гэтэл харамсалтай нь хамгийн гол нь бидний нөгөө амжиргааны их үүсвэр болсон малын гаралтай түүхийн эдмэн бүгдээрээ унчлаа шүү дээ. Эхлээд энэ Монголын төр засаг гэж байгаа бол бидний амжиргааны их үүсвэр болсон энэ ноолрын үн, ноосны үн, арьс ширний үн, махны үнийг яагаад үнд оруулахгүй байгаа юм бэ? Яагаад үнд оруулахгүй?
Тэгэхээр ноосны үн хоньны нэхийн үн 3 4 жилийн өмнө нэг хоньны нэхий 6,000 төгрөг байсан биз дээ Бормосоо дээ. Өнөөдөр яагаад 300 төгрөг болчихв? Энэ яг юунаас болчихв? Украин шир 40,000 төгрөг байсан биз дээ. Өнөөдөр яагаад 20,000 төгрөг болчихв? Ноолоор 90,000 төгрөг хүрж ирсэн. Өнөөдөр яагаад 53,000 54,000 төгрөг хүрч вэ? Бид нар энэ бодлогынхаа алдаануудыг л засах хэрэгтэй юм биш үү? Эний чинь л манай малчид хөдөө амьдарч байгаа иргэч хүсээд байна шүү дээ. Тэгэд ингээд малчтын талаар хийж байгаа төрийн бодлого бүхэл улсын их хурлын гишүүд бид нар бүгдээрээ л одоо хууль санаачлах хэрэгтэй. Гэтэл цөөнхийн санаачилсан хуулиудыг дандаа ингээд өнгийн хувиргаж оруулж ирдэг. Эсвэл муутгадаг. Би зөвхөн ганцхан жишээ хэлье. Нөгөө малчтын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн чинь 1 жилийг 1.6 жилээр одоо болгоё. Хөдөө аж ахуйд мал аж ахуй эрхэлсэн бол 1 жилийг 1 жил 6 сараар тооцъё гэд их хурлын гишүүд ардс намаас ч гишүүд орсон байсан. Энийг батлахгүй байж байгаа сая он гарсны дараа бүр муутгаад тэгээ 1 жилийг 1 жил 2 сараар тооцох ийм л хууль батлаад тавьчихсан шүү дээ. Ингэж болохгүй үстэй. Би эндээ одоо гох тэгээ тавьж. Ийм л юмыг би хэлээд байгаа байхгүй. Одоо ингээд энэ ноосны урамшуул дээр чинь бол за энэ хоршооны гишүүд бус улсуудад ингээд юу өгчих юм байна. Урамшуул өгчих юм байна. Энэ зөв. Гэхдээ одоо төрийн байгууллагын ажилтнуудын буруугаас болоод урамшууллаа аваагүй. 2014 оныхоо урамшууллыг аваагүй. 15 оныхоо урамшууллыг аваагүй. Бүтэн сумаараа ийм олон сумууд байж байгаа шин. Монгол улсын аймагуд олон сумууд байж байгаа. Би зөвхөн миний сонгогдсон Өвсгөл аймгаас хэд улаан улсум. Би танд Бурмаа сайдад бичгээр 4-5 удаа хандчихсан. Сумаараа авч чадаагүй. Энэ ноосныхоо урамшууллыг. Энэ асуудлуудыг шийдээд өгөөч гэж олон удаа бичих шийдэжсэн. Гэтэл өнөөдөр хүртэл энэ асуудал байхгүй байгаа байхгүй. Өнөөдөр энэ орж ирж байгаа энэ тогтоодын төсөл чинь бас дутуу тогтоодын төсөл орж ирж байгаа. Уг нь бүтэн оруулж ирсэн бол тэр төрийн албан хаагчдын буруугаас болоод малчтаас биш. Төрийн албан хаагчдын буруугаас болоод өнөөдөр 2014-15 оныхоо ноосны урамшууллыг авч чадаагүй малчтынхаа асуудлыг нийгмийн шийдэд оруулаад ирсэн бол эн чинь бол бас л тэр малчтын өмнө өөрсдийнх нь буруугаас биш төрийн албан хаагчдын буруугаас болж хохирол үзэж байгаа энэ хүмүүсийн асуудлыг шийдэх ёстой. Ийм л тогтоолын төсөл байх ёстой байсан болов гэж би бодоод байгаа байхгүй. 2016 оны батлагдсан төсөвт ноосны урамшуулалд 19.6 тэрбум төгрөг олгохоор төлөвлөгдсөн. За 2015 оны ноосонд хоршооны гишүүн малчин өрх 72,131 олгох мөнгө нь бол 18.2 тэрбум төгрөг байгаа. Хоршооны гишүүн бүс үндслээр хасагтаад байгаа 7481 хүний үнд бол 1 тэрбум 150 сая төгрөгийн урамшуул олох ёстой. Энэ бол хүнстэй аж ахуйн сайдын 16 оны батлагдсан төсөв дотор суусан байгаа. Тэгэхээр энэ асуудал өмнө бол хоршооны гишүүн биш гэдгээр ханга хасагтаад байна гэдэг асуудал орж ирээд энэ дээр нь бас 16 оны төсөвт төсвийн яамнаас санал оруулахдаа тусгасан. Тэгээд тусгасны дагуу батлагдсан учраас төсөлд өөрчлөлт орохгүйгээр энэ асуудлыг шийдэгдэх боломжтой. За хоршооны гишүүн биш гэдэг үндслээр малчит урамшуулд хамрагч чадахгүй орох асуудал байна гэдэг энэ үндслийг нэлийн судалгаа хийж аймаг болгоноор нь авсан байгаа. Тэгээд энэний дагуу асуудлыг оруулж ирж байгаа. Тухайлбал энд Архангай, Баян Үлгий, Баян Хонгор, Говь Алтай, Дунд Говь, Завхан, Өвөр Хангай, Өмнө Говь, Сүхбаатар, Сэлэнг, Төв, Увск, Ховд, Хөвсгөл, Хинтээ аймагуудад нэлээд олноор хамрагдаж чадаагүй хасагдсан. Тэгээ энэ асуудал дээр бид нар судалгаатай ажиллаад энэ малчтаас бас нэлээд их өргөдөл гомдол ирсэн учраас энэ асуудлыг оруулаад энэ оныхоо төсөвт суулгаад оруулж байгаамаа. Тийм учраас төсөвийн тодтол орох шаардлагагүй, төсөвт ачаалал үүсэхгүй болно. За өмнөх засгийн газрын үед Монгол мал хөтөлбөрөөс эхлээд үр дүнтэй байсан олон ажил бий. Гэвч хүлээн зөвшөөрөхгүй нэгнийхээ хийсэн ажлыг баалдаг нь өнөөдөр иргэдэд хүнд ачаа болсоор байгааг гишүүн их амгалан хэллээ. Монгол улс бүхэлдээ үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн нутгаа. Харин нэрийн утас нь болох үз байгалийн сайхан Хөвсгөл нутагт бий. Энэ бол Хөвсгөл далай за өнгөрсөн жил Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон аялал жуулчлалын бүс нутаг болсноо албан ёсоор зарласан. Гэхдээ цаасан дээр өчиж дарганаар зарлах биш Хөвсгөлийг зорьсон жуулчид хүлээн зөвшөөрөд байгаа юм а. Гэхдээ нэг дор хэдэн мянган жуулчин хүлээн авсан нь гинтийн зүйл байла. Шатхан түгээх станц бензин нь дуусч хүнсний дэлгүүр бараагүй болж бэлэн мөнгөний машин гацсан.
жуулчны баазууд зочдоо багтаахааргүй болсон гэд хүндрэл бий болсон юм а. Жуулчдын энэ ачааллыг зүгээр хараад суух биш, нутагтаа шингээхийн тулд бодит ажил төсөл хөтөлбөр яаралтай хэрэгдэг нутгаа гэсэн эрхмүүд олж харлаа. За зүгээр суусангүй Япон улстай хамтран 3 сая доллар буюу 6 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр их хамуулан гишүүн гарын үсэг зурлаа. За энэ төсөл амралтын газар барихаас эхлээд гинэт Хөвсгөл аймгийн хатгал тосгоныг сайхан болгож чадахгүй. Харин байгаль орчноо хамгаалах, жилүүрийн 100 эрх жуулчдын ачааллыг зөв хуваарлах, орон нутгийн иргэдийн амжиргаанд сайнаар нөлөөлөхөд чиглэгдэх юм. Өөрөөр хэлбэл Хөвсгөл далайг тойрсон хатгал, ханх, чандман өндөр, эренчин лүмб зэрэг сумдын иргэд шууд хамрагдана гэсэн үг. Далайн ээжээ түшсэн ард иргэдийн ахуй амьдралд дэмжлэг үзүүлж, байнгын ашиг орлоготой болгоход 3 сая Америк доллар зарцуулагдах юм а. Олон улсын төсөл хөтөлбөр хаана ямар боломж байгааг нарийн судалдаг, олон улс орноос ч сонголт хийдэг байна. Харин нутгаа төлөөсөн их хурлын гишүүн салбарын яамдаар дамжуулан ажил хэрэг болгосноор иргэдийн амжиргааг сайжруулах зорилготой бодит хөрөнгө оруулалтад татах боломж бий боллоо. Хамгийн гол бүс нутгуудын нэг үл Хөвсгөл нуур болоод байгаа. Зөвхөн өнгөрсөн 100 гэхэд дотоодын аялал жуулчлал тэр битгий төгжрээ үүсэлээ Хөвсгөл нуур руу цовлсон байгаа. Тэгэхээр бид нар энэ хэрэгжиж байгаа төслийн хүрээнд энэ төслөөр дамжуулаад нэгдүгээрт одоо энэ аялал жуулчлалын бүс нутаг нь эдийн засгт ямар нөлөөлөл бий болохыг, нийгэмдээ ямар нөлөөлөл бий болохыг, тэгээ байгаль орчиндөө ямар нөлөөлөл авчрах юм бэ гэдгийг одоо үнэлгээ хийдэг ийм болцоог олж авна. За дараад нь нутгийн иргэд энэ одоо доктортой аялал жуулчлалаар дамжаад өөрсдийнхөө амжиргааг дэвшлүүлэх ийм болцоотой болно гэсэн ийм үр дүнгийн хүлээлттэй байна. Тэгээ одоо энэ бас төслийг санаачлахад итгэж зүтгэл гаргаад Азийн хөгжлийн банк, манай холбогдох бус байгууллагуудтай хамтарч одоо санаачилж ажилласан их хамгаалан гишүүнд энэ ташран бас талархал илэрхийлэх хүсэж байна. Энэ аялал жуулчлал бол ард иргэдтэй ээлтэй ард иргэдийнхаа орлогыг дэмжсэн юм аялал жуулчлал байх ёстой. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол энэ Хөвсгөл нуурын ойролцоо байгаа хатгал, ханх, чандун өндөр, эренчин лүмб сумын одоо иргэдийн орлогыг нэмэгдүүлэх хамгийн гол энэ аялал жуулчлалынхаа үйлчилгээг одоо олон төрлийн үйлчилгээг бий болгоод ингээ иргэд нь өөрсдөө өөрийнхөө амжиргааг дэвшлүүлэх ёстой ийм төсөл юм байнамаа. Тэгэхээр олон аялал жуулчлал чинь өөрөө нэгдүгээр байгаль орчиндөө ээлтэй байх ёстой. Хоёрдугаар иргэдтэй орлого орох төр боломжийг олох ийм аялал жуулчлал бол жинхэнэ утгаараа одоо хөгжих ёстой гэж ойлгож байна. Тийм учраас өмнө нь одоо манай байгаль орчны чиглэлд хэрэгжижсэн төслүүд бол дандаа байгаль орчны менежментийн чиглэлээр хэрэгжижсэн бол энэ төслийн онцлог бол яг тухайн орон нутагт өнөөдөр ажиллаж байгаа, амьдарж байгаа иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, тэдний санаачлага дээр одоо түшгэлсэн ийм төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх 3 сая долларын өртөгтэй ийм төсөл бас хэрэгжих юм аа гэдэг. Улаанбаатар хотод гарын үсэг зурсан Япон улсын ядуурлыг бууруулах төсөл ажиллаа эхлүүлэхээр Хөвсгөл аймгийг зорьсон хатгал тосгонд нээлттэй арга хэмжээ болж нутгийн ард иргэд сум орон нутгийн удирдлагуудад тодорхой танилцуулга өглөө. Мөн иргэдийн оролцоо ямар байх, ямар төсөл хөтөлбөрүүдийг дэмжих, иргэдэд өөрсдөд нь ямар боломж байгаатай танилцсан байна. Hofschool is really not just a national treasure. Хөвсгөл нуур бол зөвхөн Монгол улсын хувьд төдийгүй олон улсын хувьд маш их чухал ач холбогдолтой газар гэж би үзэж байгаа. Яг л би саяхан Хөвсгөл нууранд одоо Хөвсгөл аймагт очиж үзсэн Хөвсгөл нуурын наадмын сургууль газрыг ташаалсан. Тэгээд тэнд бол яаж гэхээр бид нар энэ төслийг хэрэгжүүлсэн тэнд байгаа ард иргэдийн амжиргааг дэвшлэн. Гэхдээ нөгөө талаас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нь одоо Азийн хөгжлийн бас тодорхой хэмжээний одоо хамтарч ажиллах ийм зорилготой байгаа. Тэгээд яг л аялал жуулчлалыг дотоодын аялал жуулчлалаас гадна гадаадын олон жуулчдад ирж байгааг би бас анзаарсан. Орсын албаны улсаас ирж Израильчууд ирж байна. Тэгэхээр цаашдаа бол олон улсын аялал жуулчлал хөгжих хамгийн боломжтой газар гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бид нар одоо энэ төслийг хэрэгжүүлсэн хүрээнд гол үр дүн төрнө гэж үзэж байгаа. But we also want to protect the park. Зайлуулах малчид ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх асуудал бүх төвшөнд яригдж байна. Ажил хэрэг болсон зарим мэдээллээс ч үзэгч та бүхэндээ хүргэлээ. Хамтдаа үзэгчдтэй баярлалаа. За өнгөрсөн 7 хоногт Хөвсгөл аймгийн хатгал тосгоны алаг цар орчмоор хэмжээний цас орж зузаан нь 35-аас 60 см хүрсэн байна. Тойргоо сонгогдсон гишүүн их хамгаалан орон нутгийн удирдлагуудад чиглэл өгснөөр аймгийн нөөцөөс мянган ширхэг пресс өвс цас орсон хэсгийн малчдад хүрлээ. Мөн цас хайлж шар усны үер бууж болцшгүй учраас ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг давхар илгээж байна. За шийдэл цаг үеийн нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгчдэнд баярлалаа. Дараагийн дугаараар иргэд уулзъя. Түр баярлалаа.